Сайн байцгаана уу эрх музыкчидээ. Та бүгд Eyes Global сувгийг үзэж байна. Нээлтээр салган нэвтрүүлэг гарч байна. Өнөөдөр манай зочиндөгт энэ алдар цуглуулагч тий шайжинху ингэ жаргал юм. Бидний яриа одохгүй болох агуу их орны Вэйны ялалтын 8 жилийн үе зориулагдана. Сайн уу? Сайн байна. За, энэ саяхан Монголын үндэсний галерейд таны үзүүлсэн гарсан байна тий? Тэрний тухай яаж өгөөрэй. За. Саяхан Монголын үндэсний галерейд миний цуглуулгаар ялтын 80 жилийн хүрээнд бидний ялт хамтын ялт гэсэн ийм үзэсгэлэн гарсан. Энэ нь бол дэлхийн 2 дугаар дайны үед, эх орны дайны үед гарч байсан тийм плакат ийм цуглуулгаар гарсан. Мөн манай Монголын зураачдын, баталист зураачдын бас хэдэн зураг оролцсон. Ийм үзэсгэлэн болсон. Тэгэхдээ ямар үзэгчтэй ирд хаваацсан байна вэ? Харсан байна. Зөв Оросын албаны улсын Монгол сугаалчин сайдын яамныхан бас Оросын одоо Монголд амьдарч байгаа орос хүмүүс мөн манай Монголын уран зураг сонирхдаг, урлаг сонирхдаг үзэгчдэр ирсэн. Тий, ер нь маш олон төрлийн хүмүүс ирсэн, залуучууд, оюутнууд. Тийм хүмүүс ирсэн. Маанч бас хаваацсан байна штэ. Чи тий. Тийм. Тэгэхдээ таныг цуглуулагч Cargo Art Gallery-ийн захирал гэж нэрлэдэг тий. Cargo тэрний юу? Cargo биш. Krakow. Тэрний ямар сонин үгтэй юм бэ? Тэр нь бол нөгөө Италид байхдаа би нэг овгийн нэр байгаа. Тэгээд уран зургийн галерей маань Krakow гэж нэрлэгддэг. Тэрийг өөрөө явж байгаа л ийм гэртэй тий. Талог байгаа. Энэ асал тухай юм тодорхойгоор хөрж өгнө. За энэ уран зургийн үндэсний галерейд гарсан үзэсгэлэн маань миний хувьд бол 5 дахь үзэсгэлэн болсон. Өмнө нь Ирсэнка гэж байдаг тий. Ирсэнка Оросын соёл боловсролын төвд ялтын баярын үеэр нэлээд хэдэн жилийн өмнө 2 удаа гаргаж байсан. Бас нэг 14 дугаар сургууль дээр гаргасан Оросын албаны элчин сайдын яам дээр гаргаж байсан. Тэгээд энэ удаад бол яг орон зургийн галерейд хамтарч ингэж гаргасан юм. Тэгээд ямар ч байсан нэг 6-аас 70 мянган хүний цуглуулгын маань үзсэн байх. Очтой юм тий. Мөн зүгээр галерейдээ бол байршуулад жирийн үед бол бас. Тэгээд үнэгээр юм харсан тий. Үнэгүй. Тий. За тэгээд энэ үзэсгэлэнтээ дууссан тий. За тэгээд дараа хаана хадч болно вэ? Энийг одоо хэлж мэдэхгүй байна. Яг тэгэл би дараа гээ үзэсгэлэн одоо хийдэд болох мэдэхгүй тий. Тэрийг тэр русский домгэшин хэвд гэж намд. Тэнд Итартасын өөр бусад энэ акна цуурлын юу ирж байгаа гэсэн. Тийм гарна тий. Тэгэхдээ таны цуглуулагч Окна Ростагишн Итартасын энэ хамгийн хомор цуглуулагч гин шүү. Дэлхийн хамрын Акнатас гэдэг нь 41-ээс 45 оны үед эх орны дайны
Балданы үед гарч ирсэн. Ростокна гэхлээр бүр өмнө иргэний дайны үеэс яагаад бүр өмнөх үеийнхэн плакатнууд зөвлөлтий. Тэр ялгаатай л да. Тийм үү? Тийм, ялгаатай. Тэгээд та нэг хөдий энэ зургуушис суулсан байна вэ? Энэ зураг худас хөдий вэ гэж таны суулсан шүү дээ. Миний цуглуулганд бол яг цэвэр акна таасах болохоор нэг 30 ширхэг байгаа. 31 байсан, 30 байгаа одоо. Босод саяны үзэсгэлэндээ бас 41-ээс 45 оны үед манай Монголын зурагчдын гаргаж ирсэн 6-7 зураг тууц бас орсон. Тэгдээ дүндөө энэ хөдий болно гэж таны нийтдээ би чинь сая нэг 60 гаруй зураг тууцаар. Яг тэгвэл 50-ад оны үед гаргасан Батлан хамгаалах яамнаас гаргасан алхын голын юутай холбоотой нэг тийм цуврал плакатнууд байдгийн тайлбартай. Тэрийг олж аваад тэгээ тэрүүгээрээ бас ингээд хамтдаад гаргасан л да. Түүнийг хадгалахадаа хэрэг хадгалаад гэдэг юм бэ? Тэр хадгалалтын тухай яриул хэцүү. Ягаад гэвэл би нөгөө мэрэгжлийн нарийн одоо юу байхгүй штэ. Байхгүй. Тий, байхгүй. Хуучин галерейд хадгалдаг байсан. Одоо бол гэртэл нэг өрөөнд тусдна ингээл хадгалаад байж байгаа. Тийм учраас бас яг мэрэгжлийн тийм цаас шүү дээ тийм ээ цаас нь юу үнэхгүй юу? Бартай юу? Ер нь бол цаас нөгөө ямар цааснаас хамаарат насжилттай байдаг. Тэр насжилт нь бол зарим 50-аас 60 жил 100 тий. Тэгээ жоохон тэрнээс илүү бас насчих тийм цааснууд байдаг. Энэ цаас болохоор зөвөр ер нь бол нөгөө дайны үед ингээ яралтай ингээ гаргасан учраас. Одоо манайхаар бол нэг ватман цаас гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм жоохон зузаан дөө. Гэхдээ зарим нь бол бас нэг юм. Тийм цаасаар яасан учраас ер нь бол илэгдэлд ордог. Хугаралгүй яах вэ? Тийм ч одоо 80 жил өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр энэ 80 жилийн хооронд бас та энэ ямар уучраар энэ ямар шалгалтаар юм энэ зургуулсан суглуулж ирсэн бэ? Энэ ярих юм бол нэлээ бидний үеийн хүүхдүүд чи янз бүрийн цуглуулдаг байсан. Миний үед хүүхдүүд марк цуглуулна. Тэр грейд одоо чи 70-аад он баггүй тий. 70 биш үү? Би чинь 64 он сургуульд орсон гэдэг чинь тийм ч одоо олон жилийн өмнө. Тэр үед бол тийм бүрдгийн тэгэл чихрийн цаас цуглуулдаг байсан бидний хүүхдүүд. Тэр нь одоо бодоход бол таны мэдхэн хувьд бол их ач холбогдолтой байсан. Тийм. Оюутан багтаа бас пянц цуглуулдаг тийм хоббитэй байлаа. Хожим харин Италид байсан. Би ер нь уран зураг сонирхдаг л доо. Тэгээ Италид байхдаа энэ уран зураг бас сонирхож цуглуулж ирсэн. Бас хуучны фото зурагнууд гэх мэт. Тэгээ явсаар агаад Европт байхдаа би Монголын түүхтэй холбоотой ямар нэгэн материалуудыг бас сонирхож хайдаг. Тэгж явж байгаад тэр юуны таасын акна гэсэн нэг плакатыг олж авсан. Хуучны зүйл сонирхдаг хүмүүс чинь дотроо бас янз шүү дээ тий. Зарим нь алт мөнгө эсвэл зураг эсвэл тэгтэл нөгөө тийм хуучны ном эсвэл плакат юм уу эсвэл хуучны тийм хэвлэлийн тийм цуглуулдаг тийм хэсэг хүмүүс байдаг. Тэр тэндээс л одоо олж авсан. Ямар үнийн ямар байдаг юм бэ? Өндөр байдаг юм уу? Гүй янз шүү дээ. Янз. Тий, одоо жишээлбэл яг энэ акна таасыг яг албан ёсоор вебсайт дээр байгаа зардаг нэг армян байна, англид байдаг. За. Тэр болохоор бол өндөр үнэтэй шүү дээ. Миний хувьд бол үнэтэй. Гэхдээ цуглуулагч хүн чинь бас ингээд янз бүрийн боломжууд гарч ирдэг тий. Солилцох ч юм уу тий. Эсвэл одоо янз бүрийн аргаар цуглуулна шүү дээ тий. Тэгэхдээ Монголын худасаа та хэрхэн тий Монголын худас бол мэдээж манай монголчууд чинь бас өөрсдийн түүхээ юу яаж бас цуглуулагч нар байдгийн шүү дээ тий. Тэгээд тэр хооронд
хоорондоо бас ингээд солилцсон те биентэйгээ яа. Тэгээд би Монголын нэлээ тэр юуг бол нэг Монголын их эртнээс цуглуулсан нэг хүнээс бас хоёлаа ингээд солилцоо хийсэн ийм маягаар л цуглуулах бүрдсэн л дээ. Тэгээ өөрөө ирж хайж явна. Тэгээд юм ийм сонирхолтой байна шүү дээ. Юнгэр сурах санаж байгаа вэ? Та энэ цуглуулга хэр үнэлэх вэ? За үнэлгээ гэх юм бол би нэг энд нэг бас энэ асуултыг би ягаад ингэж бодсон. За үнэлгээ гэвэл аль талаас нь яаж харах вэ те? Жишээлбэл Чикагод байдаг орчин үеийн урлагийн аягүй том галерей байдаг байхгүй юу? Тэрний куратор яг энэ окно таасын плакатыг яг урлаг талаас нь арт талаас нь хараад энэ бол плакатны урлаг жишээний юм урсгал баг бий болгосон цуврал байна гэж үнэлж байгаа юм. Тэр нь заавал нэг 2010 оны үед тэгж тийм мэдээ би үзчихсэн. Нөгөө талаас агуу хорны дайны үед эцэг нас орсон тийм нэг хичээл насны эрэгтэй хүн энийг үзчихэд нулимс гаргаж явахыг би харсан. Энэ юг. Тэгэхээр тэр нулимсны үнцнийг бас мэдхэд бэрх. Тэ. Бас нэг хүн плакатанд одоо жишээлбэл байсан тэр баатруудын зургийг харж чад манай нутгийн баатар шүү гэж бахархаж ирсэн. Тэ. Тэгэхээр тэр бахархаж байгаа юу байна. 2010 оны үед нэг хятад хүн ирж миний юг үзчихсэн. Тэгээд бас өн хайж байсан. Гэхдээ энэ бол танаа түүх биш юм аа. Энэ бол Оросуудын түүх юм аа гэж хэлээд би нэг бас аваад үлдчихсэн юм. За. Тий. Тэгэхээр альва одоо цуглуулгын үнцэн гэдэг чинь олдц. Тэ хэр ховор байдгийн тэ үнцэндээ нандин тэ ховор нандин гэсэн үнцэндээ оршиж байгаа байхгүй. Тийм учраас би яг тэд гэж одоо мөнгөнд өнгөөр хэлэх бол надад тийм боломж байхгүй. Тэр гэж бас бодож үзээгүй. Та энэ дэний 80 жилийн ялтад зориулж үзэхнөө хэсэн байна тий. Тэгээд та өөрөө таны хамаатан дэнд хаваатай байсан юм уу? Би энэ тусдаа түүх. Миний эмээ. За. Арангай аймгийн Үлзийт сумын тий. Долгоор гэж хүн байсан. Тэгээд эмээ маань намайг хүүхэд байхад би зуныхаа амралтаар очив. Эмээ маань надад тэгж ярьдаг байсан. Дайны үед те ингээд одоо гаргаж ирсэн манай эмээ тийм дайч хүн байсан юм шиг. Бүр нутгийнхаа ирчүүдтэй хамт тэр юуны улаан хайранд бэлгэлж байгаа тэр тууж ойртуулж өгчээсэн гэж ярьдаг тий. Өөрийнхөө адуунаас тэднийх адуутай байсан адуунаас яг хэдий өгснэг би мэдэхгүй гэтэл бас л бэлгэлж. Ер нь бол ганцхан юм. Ер нь бид нар ч маш их тий 500 мянган адууга өөрөөр хэлбэл тэр үеийн толгойг нь бодох юм бол улаан хайрманд унжсэн морины 5-1 гэж ярьдаг шүү дээ тий. Монголоос бэлгэлсэн. Тэгэд энэ юугаараа энэ уламжлалаараа гэх хүмүүний ээжтэй эмээ тэр үед ингэж хэлсэн. Дараа нь би өөрөө зөвлөлт холоодоосоо суралцсан. Даны дараа Оросод бидэнд одоо бүх одоо салбарт гэж бараг хэлж болох бах. Асар их туслан дэмжлэг болж ирсэн. Даны дараа бидний тусгаар технологийн баталгааг улам баталгаажуулж бид нарыг Оростой хамтарч 2-р дайнд ясны дараа бид нар тусгаар технологи олж авсан. Гэх мэт ийм олон шалтгаануудын улмаас энэ сэдв бол миний хувьд маш үнцэнтэй. Ийм тийм учраас энэ цуглуулгыг ингээд эхний удаагаас ингээд нэгээс нь ахуулаад ингээд цуглуулсараад тэг өдөө хүрсэн л дээ. Тэгэхээр таны бодлоор энэ хүмүүс энд сонирхох байна уу? Хүмүүс янз бүр байна уу? За. Тий. Залуу хүмүүс
маань бас гайхаж хүлээж авч байна. Яг гэвэл энэ 30 хэдэн жил дотор чинь бидний түүх бас өөрөө жоохон биднээс жоохон холдоод явсан юм шиг эсвэл заримдаа бүр нөгөө түүхийг өөрчлөх гэсэн тийм бас тийм оролдлого байгаа даа. Оросд чалгаагүй, манайд чалгаагүй тийм яг түүхийг байгаагаар нь байснаар нь яасан тэр юунаас жоохон гажсан юмуд бол бас байдаг. Тийм учраас залуу үе маань бас юу яахгүй. Гэхдээ сонирхож байгаа хүмүүс бол ялангуяа Монгол улсын тусгаар тогтнол дэлхийн 2 дугаар дайнд байгуулсан бидний өөрөг оройл тийм үү. Энэ бүхнийг ойлгож байгаа хүмүүс бол мэдээч одоо бүгдээрээ миний үзэгчтэй байдаг. Саяны үзэсгэлэн гэрүүлэх сайхан дэмжлээ. Тэ ойлголоо. Тэгээд ач холбогдол нь ерөөсөө энэ түүхэл авч үлдээ гэсэн энэ юунд маань энэ коллекц маань одоо тусалж байна гэсэн үг байхгүй юу? Тий. За тийхэд таны бодол нь ямар байна вэ? Гэрээ үдийгд энэ таны суулгаж яаж хэрэглэмээр байна вэ? Ирээдүйд. Ирээдүйд сайн мэдэхгүй байна. Яг энэ дээр бол яг төлөвсөн бас байхгүй. Ямар ч байсан 80 жилийн хүрээнд юугаа үзүүлээ. Үзэсгэлэнгүүдээ ингээ үргэлжлүүлээд бас хүмүүст ирээд үзэж болно шүү дээ. Тэгээд харж ижил болно мэдэхгүй байна. Тэгээд энэ таны үзэсгэлэн ирж үздэг залуутай та ярьсан байна уу? Тэгээд ян түүхийг мэддэг зам байна гэж шүү энэ залуу шүү. Мундаг манай залуучууд бол ер нь бол түүхээ ялангуяа одоо сүүлийн үед бол ер нь өөрсдийнхөө түүхийг судалж мэдхтэй үнц нөгөх тий энэ юм дээр бол манай Монгол залуучууд бол сайн мэдээч хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйл дээр бол бид нар бас алдаатай ч юм уу эсвэл мартгансан тийм юм бол байна тий. Харин танаа өмнө нөгөө юунд ясаа Эрдэнэ чулуугаа биш дээ өмнө энэ нэвтрүүлэгт орсон. За Ахмад дипломатч тий үед амтсан дипломатч. Тэр эрхэмтэй бол би өстой 100% санал нэг байгаа. За ягаад гэхэлэр Эрдэнэ чулуугаа бол танаа нэвтрүүлэгт орохдоо бол одоо бүхэл тэр түүхэнд болсон бүх зүйлүүдийг их гоё тодорхой тэгээд маш их ач холбогдол авч болмоор тийм байдлаар тайлбарлсан. Тэр хүнтэй би бол үнэхээр санал нэг тэр үнийг үнэхээр одоо гайхаж биширч байна. Тэгээд Орос улсын ээлжин сайт яашамда хандж байна. Орос улсын ээлжин сайт уу? Тий. Тий, өөхөлсөн шүү тий. Өөхөлөхтэй энэ нөгөө Кондрашов гэдэг Итартасын захирал Кондрашов ирсэн шүү дээ өнгөрсөн жил. Тэр үед энэ үзэсгэлэнг харуулсан. Яг тэгэхээр Итартасын анхны 41-с 48 онд хийсэн плакатууд байхгүй. Тийм учраас Кондрашов бол тэрийг маш сайн мэддэг. Хэдийн хэмжээтэй үйлдсэн ямар байдалтай байгаа одоо өөртөө хэвлэж гаргасан болохоор маш их ач холбогдол өсөлтөө. Тий. Энийг бол манай улсад суугаа орсоолгоны ээлжин сайд бас сонсон мэдсэн тий. Тэгээд бүгдээрээ бас энийг судалсан баг. Тэгээд иймэрхүү ер нь бол ач холбогдолтой Орсын өөрсдийнх нь ялангуяа улаан армийн тий юунд ач холбогдолтой юм та нарын түүхий л одоо нэг баримт бичих материал болсон баг гэж би таныг энэ суулуулга их анхаартайгаар үссэн байна. Тэгээд харахад нь юм байна.
зураг худас хууч монголоор бичсэн байна. Тэр нэ юм хятадын өмнөө Монголын өвөр Монголын худасууд юм уу? Биш. За. Бүгд манай Монголын. 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 Тэр чинь ерөөсөө дэлхийн яг адилхан та нар тас акна гэд гаргаж ирсэн шүү дээ. Яг тэрүүн шиг одоо манай Монгол улсад чинь тэрний хүнд гаргасан юм бэ? 41-ээс 45 оны хооронд. Тэгэд юугаар хэрилээр монголууд бичиг болоод байгаагүй. Харин тий хуучин монголоор одоо жишээл би танд энийг үзүүлээ. За. Энэ эх орны агуйг тайм ба Монголын ард түмэн гэсэн энэ шинжлэх ухааны академийн хэвлэл байгаа юм. За энэ дээр ингээд та харах юм бол тий харъя. Одоо энэ балкат байгаач. За. Энэ чинь миний юун дээр байж байгаа, үзэсгэлэн дээр байж байгаа. Тийм. Энэ бол Германы фашистыг эсэргүүцсэн зөвлөлийн эмэгтэйчүүдийн эх оронч баатарлаг тэмцлийг сурталчилсан плакат гэж юм тий. Гэх мэт манай чинь зураач нар байсан шүү дээ. Тэгээд бид нар бас өөрөө та харсан баг тий. За. Зөндөө хууч монголоор бичсэн плакатнууд байсан тий. Тийм байна. Тий. Бид нар ийм маягаар ч гэсэн бас тав хүнтэй хамтарч тэмцэж фашизм эсрэг тэмцэжсэн. Бас үжил суртлын тий. Тий. Тэг их соён байна. Тэгэд та Оросоор явсан хүн байна уу? Би Оросоор залуу байхдаа сурчсан гişүн нэг жил. За тэр хаана сурсан юм бэ? Оросод ч биш л дээ, Ташкентад. Өзбекистан сурчсан тий. Сурчсан. За. Тийм учраас баг зэрэг монгол орос хэл мэднэ. За энэ түүхий хөөршүүг ба. Энэ түүхий яраарэ. За. Тэгээ энэ яг би 74 онд 10 дугаар ангид төгсөөд тэгээд тэр үед манай монголчууд Монгол одоо хүүхдүүд маань Оросын зөвлөлт толгойд тусад хуваарлагдсан суралцдаг байсан. Өөрөөр хэлбэл тэр үед Монголын боловсон хүчин, инженер, техник, шинжлэх ухаан тэр бүх төрлийн тэр мэрэгчлэр нь маш олон хүүхдүүд явж зөвлөлт толгойд тусад суралцж төгссөн. Тэдний нэг л одоо тэлэлэн байгаа. Маш олон хэдэн мянгаараа бид нар явж суралцж байсан. Та тэгэд дүүхийгээр олон найзтай хүн байна тий. Тэгээд нэг найзынгаар зураг аваад ирсэн тий. Тэрний энэ юу юм байгаа. Нэг түүх байдгийн. Юу 2010-ад оны үед би өөрөө Италид амьдарч байхдаа Падуя гэж хот. Тэнд нөгөө Миланд сар болгоны сүүлийн бүтэн сая өдөр болдог юу байдгийг зах. Хуучны юуны. Тэгээд тэндээс би нөгөө Блошин ринг гэж үүдтэй тий. Тэгээд тэр ганц тас акна олчих санаатай л тэргүүрч явна штэ. Хэрээл хисээл яваадаг. Тэгээд тэр чинь хуучин ном цаас газрын зургнууд зардаг нэг хэсэг лангуу байна. Тэгээд тэрийг л хийсэн. Тэгэл бөөн дундаас нь ухаал те. Тэндээс би хоёрыг олсон байдаг. Тэгээ хоёр. Италид олсон. Тийм. Дараагаар нь тэр нөгөө Англид байсан гэсэн Армянаас бас нэг 2-3-ыг авсан. Монголд ирээд олж авсан манай цуглуулагчдын донд. Гэх мэт ингээд ер нь бол цуглуулагч хүн чинь тэгэл хаана л бол ялангуяа одоо нэг интернетээр бас яаж байгаа шүү дээ. Онлайн худалдаагаар бас ингээд л ухаад гарч ирнэ тий. Тэгээд ингэсэн байдгийн. Тэгээд яагаад энэ яг энэ сэдв рүү би яагаад орсон гэхээр ийм байгаа юм. Одоо жишээлбэл би Италид байх хугацаанд манай гэртээ их ойрхон энэ үний зураг. Энэ хүн нана. За. Та ийм гар дээр нөгөө юу гарч байна уу? Номерыг. Тий. Энэ концлагераар явсан хүн тий. Тий. Монголоор тэр нэг юм боломжтой концлагер гэхтэй. Хорих уул норн хорих лагер гэх үү? За. Энэ нэг хэн гიშ хүн гэж. Самуэль гэж хүн байдаг. Артале Самуэль. Еврей хүн тий. Еврей наач тий. 8 настай байхдаа яг тэр Освенцимын концлагерыг бас гарсан. 2 хүүхэд гарсан. Тэр 8 настай. 8 настай байхдаа гарсан. Тий.
Тэгээ энэ манай хөрш байхгүй бүр телефоник хөрш. Тэгээд нэг ийм юм болсон. Бид нар хаяа гарна штэ ингээл уулзаад бас ингээд хамт хоол идэн цөмөрөө тэгээд нэг удаа хамт ингээ годмонд гэрийн гадаа ижсэн нэг юм цагдаа хувцастай хүн хажуугаар явахгүй. Тэгтээ цагдаа юм уу эсвэл нэг униформтой хүн. Тэгсэн чи эн чинь өөрхий тэр үе чинь баг 70 хүрж исэн үе баха 70 гарцсан. Ингээ чичрээд ингээ те бүр ингээ бүр инстинкт ингээ чичрээд гэч самуул чи юу яач гэсэн би угаасаа ингээ тийм аа гэ. Тэгсэн чи өөрхий тэр багаасаа тийм травмыг авсан байгаа байхгүй. Тэгээд 8 настай яасан. Тэгээд энэ хүний түүхэн энэ сүулт мундаг том эрдэмтэй зөвхөн бицгийн юу нэг том эрдэмтэй том бас бизнестэй энэ хүн чинь. Тэгээд жил болгоны 1 сарын 27-нд тэр нөгөө эргэн санах өдөр гэж еврейчүүдийн нөгөө яасан тэр өдрийг тэмдэглэдэг байхгүй юу? Ер нь дэлхийд дайрдаа. Тэгээд намайг юу яагаад чи надад туслаач хоёлаа. Тэгээ энэ хүн чинь жил болгон тэр их сургуулиудын оюутнуудаа арч юм уу энтэнд очиж лекц уншдаг тэр 1 сарын 27-нд. Тэгээ тэрэнд би тусалдаг. Тэгж явсаар хагаад нөгөө юу ярих юм мэдэн те өөрөө чи айхтар ном бичсэн хүн байгаа. Тэгсээр хагаад би яг энэ Европод тэр концентрацийн лагер дээр яаж яасан юу болсон талаар бүр яг гэрчээсэн одоо энэ амьд гэрчин штэ тий. Тэрний гэрчин бий болж байгаа байхгүй юу? Тэгээд төрхөө одоо ч сайн байгаа штэ энэ хүн. Тэгээ би энэс юу олж сонссон гэхлээр яг бичлэг нь байдаг. Тэднийг нөө чөлөөлөхөд улаан хайрам чөлөөлсөн юм а гэдэг байхгүй юу? Чи тэгвэл наад үгүй яг ингэ хэлээд яг улаан хайрам чөлөөлсөн юм уу? Ягаад гэж асуу би мэдчихсэн. Гэхдээ ягаад гэсэн сүүлийн одоо 2000 оноос ч мэдгүй хизээнээс гисэн түүхий гуйлж гисэн байхгүй Европ тийм үзэгдэл гисэн. Тэгээд энэ үний чинь бүр сүулдэ нөгөө олон газар хүмүүст ингэж яриад яваад тахаар чи хотлаа чи тэр концентрацийн лагерт байгаагүй энэ төр гээд ингээд энэ үний чи өөрхий бүр бас хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ нөгөө өөрхөн яасан баракан донд ингээд сууж байгаа. Хэдэн онд очдөг үлэн чинь 11 онд очсон байлаа. Тэгээ чи одоо тэр Освенцим дээр очиж эхлэхээр би одоо тагч очихгүй. Тэ би ингээд надад тэр айгүй хэцүү байна гэж. За энэ жишээн дээр би юу хэлэх гэж байгаа юм гэхэлэр бид нар одоо бүр нөгөө улаан хайрам Освенцимыг чөлөөлөөгүй болтолн гэж өөрчилж байгаа байхгүй. Тийм юм хүмүүст өгч штэ энэ үеийнх нь. Тэгэхээр бид нэр түүхээр байх хэрэгтэй. Манай Монголын түүхч гэсэн ялгаагүй. Тусгаар тогтнолын маань баталгаа болсон. Тэр одоо дайны дараа бидний тусгаар тогтнолыг зөвлөлт болоод дууссан. Тухайн үед нь бид нарт ингэж яг тэр боломжийг олгосон гэдгийг харуулахын тулд энэ үзмэрээ бас зарим тал дээр ашигладаг юм аа. Тийм. Тэгээ миний цуглуулганд энэ нэг номын тал дээр би танд хэлмээр байна. Тэр нь юу байгаа юм? Нөгөө түрүү монголчууд бид нар балкад хийсэн өөрсдөө хийжсэн тий. Тэр ганцхан балкад биш. Ерөөсөө бид нар монголчууд чинь бүр Англи, Америкс төрүүлээд бид нар Монгол зөвлөлт холбоот улсын улаан армийн тэр дайнд ороход бид нар холбоот нь анхны холбоот нь байхгүй юу. Бид нар хэрээсээ хэтэрсэн туслам дэмжлэг бүх юмыг Орсын улаан харамд бэлгэлсэн. Тэр ном тэр гэрчлэгийн ном байгаа. Энэ дээр ингээд хэрвээсээ анзаарах юм бол юу байгаа. Ингээд аймаг болгон. Яг чухам юу хэдийг тушаасан. Тэгээ ямар тусламж өгсөн. Аймаг болгон дээр энэ Улаанбаатар хотын дүүрэг болгон дээр тэгээ тэр тайлгансан
одоо юунууд нь жишээлбэл одоо би ганцхан жишээ хэлье танд. Ингээд аймагуд байгаа биз? Ийм ном хаана олж үзмөр байна бэ? Энэ одоо мэдхгүй. Улаан армийн бэлэглэл 44 оны сүүлийн хагас хуримтлуулсан мөнгө гэж байгаа зөвхөн 44 оны 11 сар. Тэгээд аймгаар нь. За тэгээд дүндөө хөдий болно вэ? Дүннэ штэ. Энэ одоо таны тоотой харьцуулахлаар одоо юу вэ? Оросоор монголоор уу? 10 сая төгрөг гэн. 10 сая төгрөг 44 онд тий. 44 оны тий. Ай тийгдээ төгрөгний үнэтэй байгаа штэ. Тий штэ тэр 300 килограмм цэвралт гэж байгаа. Тэр нөгөө скадрильога юу яасан тэр бас юунууд байна. Одоо жишээлбэл хүнсний зүйлдэрийн 42 оны 12 сарын 3-ных байхгүй дүнгийн. Одоо та хараарай. За. Тий. Ингээл яхад ганцхан адуу мал биш, ганцхан дублёнк штэ. Бид нар хүнсний зүйлийн хүртэл ингэж өгч. Тий. Юу хийсэн тий. Архив байна. Бас архив явж байгаа юм. Пэжин рымсэг на саван. Тий. Төрөл бүги нарийн боовгон чихэр нарийн боов чихэр масло тос хям тий ганцхан төшөнг биш яа. Тэгээ варен хүртэл хийж өөрсдөө жимсээ түүж энэ сүүлийн цагта Оростой нэмнэ хум дээж болсон шүү дээ тий Оростой. Тэгээд энийг чи бүгдийг бас ингэж нэгтгэх юм бол том тоо гарна. Би тэгээд түрүү нөө Эрдэнэ чулуунгоо ярьжсэн тэр үед манай хүн ам ямар байдлаа тийм ээ. Зөвхөн байсан шүү дээ одоо. Тийм байгаа шүү дээ. Тэгээ үндсэндээ бол дайны дараа та нарыг ялсны дараа манай Монголын одоо ард түмний амьдрал эдийн засагт бол бас их нөө ачаа иржсэн учраас бас нэлээд өссөн ядарсан тийм байдал бид нар тасалж. Тэгээд л хамтын ялалдаг нэг шаардлага. Тийм учраас хамтын ялалт гэдэг. Айл талдаа. За энэ ширгалгчээ. Энэ манай нэвтрүүлгийн цаг дуусаа штэ. За. Тэгээд та энэ юм манай үзэгчдээ өөрийнхөө хүслөө хэлж өгөөрэй. Тийм. За. Би танаа үзэгч чинь монголчууд байгаа, бас орсууд байгаа тий. Хоёул нь монголчуудаа хамтаж хэлгээд юу түүхэн уншаа битгий төрөгдөрөө одоо энэ геополитик улс төр цэрэг дайны эдийн засгийн энэ их хямралтай энэ их төрүүлж харахад хэцүү ийм болцсон энэ нөхцөл байдалд монголчууд минь энэ их яригтай нөхцөл байдалд монголчууд минь хоорондоо эвтэй найртай их орно гэсэн сэтгэлд ор нэгдэчээ. Тэгээд тусгаар тогтнолын түүх айлч цаг үед өөрчлөгдөх ёсгүй. Энийг сайн санаж яваарай гэж Монгол үзэгчтэй хэлээ. Орос үзэгчд хэлэхэд та бүхэнд агуу их орны дайны ялтын 80 жилийн он баярын мэндийг хүргэе. Тэгээд мөн одоо орчин үед бас шинээр ингээд гараад ирсэн неофашистууд гэх үү тэр бас тэр юунд эсрэг хийж байгаа тэр тэмцэлд нь дахин ялахын яриулыг төвшүүлье гэж хүсэж байна. За баярлаа. Өнөөдөр зочин маань бүгд мэдээж алдар соглуулагч Шайжин ин шаргал баялаа.